Би өөрийнхөө талаар товч дурдъя. Үүнийг ичиг гэхээсээ илүү мөнгөтэй холбоотой шарах байдаг гэдгийг ойлгуулах сэтгэлтэй. Энэ шарах ангаагаагүй бол том болсон хойноо хамт амьдарсаар байдаг. Би бага насндаа мөнгөний хомсдолтой өссөн хүүхэд байсан. Миний бага нас төдийлөн хангалттай мөнгөтэй өсөөгүй л дээ. Үүнээс үүдэлтэй надад насанд хүрсэн хойно энэ маань улам дамжирч би мөнгөтэй харилцахдаа айдас ихтэй өссөн байсан юм. Би өөрийгөө мөнгөний тал дээр маш их дутуу үнэлдэг хүн байсан. Заримдаа би үнэтэй хэлчихвээ гэсэн айдас маш ихээр надад мэдрэгддэг байлаа. Миний амьдралд мөнгөтэй холбоотой айдсууд маш ихээр том байр суурь эзэлдэг байсан. Альва зүйл худалдаж авахдаа ч энэ үнэтэй байна. Өшөөх ямдыг нь сонгох хэрэгтэй гэсэн найдас маш ихээр зөнхөлдөг байлаа. Заримдаа би мөнгө дуусчихвээ гэсэн найдас ихтэй амьдардаг байлаа. Заримдаа надаас мөнгөний зарлага их гарч байна гэсэн бодол, уур, бухимдалтай нэгэн байлаа. Би дахин энэ мөнгийг яаж олох юм бэ гэж их шаналдаг байлаа. Мөнгө олох маш хэцүү. Мөнгийг заавал их хөлс хөдөлмөр хийж олдог гэсэн итгэл үнэмшилтэй байсан юм. Би мөнгийг зүгээр нэг цаас тоо гэж итгэдэг байлаа. Мөнгө зөвхөн баян хүмүүст л байдаг зүйл гэж итгэдэг байсан. Би мөнгийг хүртэх эрхтэй ч гэж бодохгүй үеуд их байлаа. Ингээд би бясалгал хийж эхлүүлснээр миний сэтгэлгээ өөрчлөгдөж мөнгө гэж юу байдгийг маш ихээр судлаж уншиж таньж мэдэрч ойлгосон ухаарч эхэлсэн түүхтэй. Би одоо мөнгөний үнцэн мөнгө яг юу юм гэдгийг маш сайн ойлгож бүр шүлэг болгож өөртөө бичсэн түүх надад бий. Ингэж л ухаж төнхөж би мөнгийг маш гүндэн судалж ойлгож худлаа итгэл үнэмшлөө хинээрч заалахгүйгээр өөрөө ойлгож ухаарсан юм аа. Үүнээс үүдэлтэй би мөнгөтэй холбоотой сэтгэлгээ далд хумсартаа хэрхэн зөв програмчлах тал дээр өөрийгөө өөрчилж хөгжүүлж чадсан юм. Одоо миний амьдрал маш сайхан эерэг боломжууд ар араасаа цуурч ирж байна. Одоо илүү сайхан амар амгалан амьдралдаа үргэлжилсээр байна. Би элбэг хангалуун сайхан амьдарч чадаж байна. Ингээд би өөрчлөгдөж чадсан юм чинь бусдыгаа бас баян чинээлэх сэтгэлгээг бусдаа зааж сургаж өгөх нь зөв гэж шийдэж энэхүү 21 хоногийн далд хумсартаа хэрхэн зөв кодлох, хуучин програмаасаа салж хэрхэн шархнаасаа ангижрах талаар зааж өгөх хүсэлтэй болсон. Учираас сургалтаа зарлаад байгаа юм аа. Хэрв танд ийм төрлийн шарх байгаа юу гэдгийг та өөрөөсөө асуугаарай. Таны дотоод хүн хизээж худлаа хийдэггүй юм шүү. Ингээд сургалтаа шин сарнаар эхлүүлнэ. Одоо сургалт эхлэхэд 3 хүрэхгүй хоног үлдлээ. Та одоо бүртгүүлж суудлаа эзлээрэй. Хүний тоо хязгаартай байгаа тул яраарай. Мөн холбогдох линктээр дараад ороод ирж болно. Хэрв та мэдээлэл авахыг хүсвэл комент хэсэгт мөнгө гэж бичээрэй. Ингэснээр мэдээлэлээ аваарай. Баярлалаа.